Кино зохиолыг сосор үрчиж найруулагчаар Эрдэнэ улууганаар ажиллажээ. Энэ кинон шоронгийн харгалзагч хоригдол хоёрын хоорондын харилцаагаар дамжуулаад тэдний амьдралыг харуулах зорилготой байна. Хүмүүс шорон гэж мэддэг хэдий ч шорон дотор ажилладаг хүмүүсийн амьдралыг төдийлөн мэддэггүй. Тэгвэл энэ киногоороо үзүүлэхийг зорьсон гэж кино бүтээгчид ярьсан байна. Ер нь хэдүүгээр гэнт хэрэгчин ч гэсэн, хэрэгтэн ч гэсэн, ялтан ч гэсэн эцсийн тэр бол хүн. Тэднийг хариуцж байгаа, тэдний хууль зүйн талаас нь, ахуй нөхцөлийн талаас нь хариуцж байгаа, хянагчж байгаа, дарагч байгаа, хэмж байгаа гэсэн бас л хүн. Тэгэхээр энэ хүмүүсийн тухай магадгүй хүн өөрөө бие биендээ дэрэн тусалж өгбөл энэ орчин тойрон, орчдын ертөнц маань гэрэлгээтэй сайхан байх юм болов гэсэн ийм санааг энэ кинонд дэвшүүлэн тавьсан байгаа гэж би дотор бодож байгаа. Залуу наснда алдаж олон жил хоригдох болсон хүмүүс суллагдаад гарахад нийгмийн асуудал тулгардаг байна. Энэ асуудлыг шийдвэрлэхээр шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ялтны сургалт хүмүүжлийн хилцэс ажилдаг. Энэ хилцэс нь хоригдсон хүмүүст амьдралд нь хэрэгтэй тустай зүйлийг хийж сурахад нь тусалдаг. Тиймээс 90 жилийн ойгоо өгтөж барилгын үйлдвэрлэлийг үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Энэ хоригдлуудын хийсэн бүтээлүүд тэнд тавигдах юм байна. Биелэлтийг хангах гэсэн үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. За бид хорих хал илрүүлэх байгууллага гэдгийг бол бид бүгд мэдж байгаа. Шүүхээр гэмтэр хөвөлдөж хорих хал илрүүлэхээр шийтгдсэн хүмүүсийг нийгмээс сурлах үйл ажиллагааг бид хэрэгжүүлдэг. Тэгээ энэ үйл ажиллагаа маань хэдийгээр өрмөц өөрийн гэсэн дотоод журамтай үйл ажиллагаа ч гэсэн бид олон нийтэд нийгэмд бас зөв ойлголт өгөх зүйтэй. Энд ямар хүмүүс хоригдож байна, ямар хүмүүс ял эдэлж байна. Эдийг ял эдүүлэх хугацаанд нийгэмшүүлэх, төлөвшүүлэх, нийгмээс сурлах явцад ямар зарчмыг баримтлах уу, ямар төвшөнд, ямар стандарттай үйл ажиллагаа явуулах вэ гэдэг тал дээр шүүхэн шийдвэр гүйцэтгэх байгууллага нэлээд арга хэмжээний зохион байгуулж байгаа. Ер нь бид 90-ад оноос өмнөх хугацаанд хуучин тогтолцооны үед бол ялыг бол тодорхой хэмжээгээр шууд нийгмээс сурлах, эргээд цэвэрлэх шинж чанартайгаар эдэлдэг байсан ийм тогтолцоог халж дэлхийн нийтэд хорих халыг ямар нөхцөлд ямар журмаар эдэлэх вэ гэдэг чиг хандлага нийцүүлсэн байдлаар өөрчлөх юм зорилго тавьж байгаа. Шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хэрэгжиж эрх чөлөөгөө асуулсан тэдгээр хүмүүсийн нийгэмшил, сургалт, хүмүүжилд анхааран ажилладаг. Ингэснээр ял үлдсэн хүмүүс төлөвшөлтөнд туслах юм а. Шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хийлгэсэн кинонд ялтныг төлөвшүүлэх гэж хэрхэн ажилдгийг харуулсан байна. Энэ кино нэрнээсээ аваад ихээхэн сонирхол татаж байна. Зохиолчоос юуны учир энэ нэрийг өгөх болов гэхэд тодорхой тайлбар өгөхийг хүссэнгүй. Харин киногоо үзвэл мэдэж болно хэмээн тэрээр хариулсан юм а.